Самбайцхан спортлог залуусаа. Миний локдаун байгаа та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ гарын 2 дахь болон 3 дахь булчинг хөгжүүлэх хамгийн шилдэг 4 дасгалыг зааж өгье. Блогтойгоо хамт өрцгаагаарай. 2 дахь булчингийн хамгийн үр дүнтэй дасгал нэг бол турник дээр сүнэлт байгаа. Гараа мэдээж ойрхон барина. Гараа ойрхон барилаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Зарим бие дийлдэг хүмүүст мэдээж хүн санагдах бах. Тэрхний ээлжинд турникэн дээр сүнэж чадахгүй бол дараагийн цэцлүүдээс хийж болно. 3 дахь булчингийн хамгийн супер дасгал бол суух сүнэлт. Хава эндээс тохоо дийлэх биш, тохоо хавчих. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5. Эхлээд турникэн дээр 10-аас 15 тавгаар 4 удаа сүнэж гарын 2 дахь булчингаа хөөлгөөд араас нь суух сүнэлтэн дээр 15-аас 20 магадгүй 25 тоогоор 4 удаа гэх ёстой. Үүний дараа дараагийн цэцлэлд орцсон. Эцэг амарна. Ягаад турникэн дээр сүнэх болон суух сүнэх давуу талтай вэ гэхээр хүн 2 дахь булчингаараа ер нь гэнтэл 30-40 кг хамгийн дээдлэн дийлэх баг. Харин миний биеийн чинь 85 кг. Тэгэхээр би турникнаас 85 кг татад магадгүй тодорхой хэмжээний ачаал нь нуруунд очиж байгаа. Гэхдээ гараа ойрхон барьж байгаа болохоор ялангуяа ингэж ойрхон барьж байгаа болохоор 2 дахь их очиж байгаа. Хэрвээ би гараа жоохон зайтай барьж өгөх юм бол миний нуруу орж ирнэ. Тийм учраас ингэж бариад 2 дахь өгөх юм бол надад 40 кг-аар 2 кг-да 2 дахьтай ачаал өгсөн дээрүү 85 кг-аар ачаал өгсөн дээрүү аль нь илүү гэмт төвчрөх вэ? Мэдээж сүнэлт. Тэрнтэй адилхан суух сүнэлтэн дээр би бас 85 кг-ыг 3 дахьтаар өргөж чинь. Тэгэхээр дангаар нь 3 дахь магадгүй ингэж тарах юм бол 85 кг хизээч дийлэхгүй. Хэдий тодорхой хувийн цээжинд орж байгаа ч гэсэн дийлэх нь 3 дахьтаар орж байгаа. Тийм учраас энэ хоёрыг би хамгийн супер дасгал гэж нэрлэн. Турникийг бол хаач их боломжтой. Суух сүнэлтийг гэсэн та фитнест очиж шаардлагагүй хийх боломжтой. Үүний дараа үндсэн гантилтэй болон иш тагтаа дасгалыг зааж өгье. За 2 дахь орцгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Хэрвээ хол орох юм бол та ганцаар хол орох юм бол нуруулаа орно. 1 нуруулаа. Нуруулаа. Үүний дараа суух сүнэлт. Хэрвээ гараа би ингээд дэлгээд өгөх юм бол 3 дахь орж ирсэн цээжрийн хүчлэг бол цээжний суур өсрөө. Тэгэхээр гараа хоошо 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 Эй. Хор цээжрүү бүр амар гоё орч. Энийгээ 4 удаа очоод бүгдээрээ дараагийн цэцлэг орцгоо. Жог амраат. Гарын 2 дахь булчин гоё хөгжүүлэх хамгийн үр дүнтэй дасгал 2.
Энэ болохоор ихтэй мэдээж гараараа ингэж савж болохгүй. Хайл болох мэдрээд их хэвээр. Хэрвээ жим хүнд байх юм бол угаасаа бие савна. Тэр энэ дээр тагмасаа анхаарч цагаараа. Опа. Авлаа. 1 2 3 4 5 6 7 9 10 Аба тав. Дасаад босоод бучин чинь бүр амар ачаалаад хөөцсөн байгаа. Үүний дараа боломжоор бие чангалаад ингээд чанга барих хэрэгтэй нэг 5 секунд ч юм уу. 1 2 3 4 5. Инхээр би ч бас чангахгүй л дээ. Гэхдээ чангалах гэж оролдох хэрэгтэй. Үүнийг 12-оос 15 тоогоор 4 удаа орно. Дасалыгаа нүдэ жоохон амрах хэрэгтэй. Уссаа угаараа мөн бэлтгэлээс эхлэхээс өмнө доорож цагийн өмнө нүүрсээр баялаг буюу комплекс нүүрс гэж байгаа. Арай жоохон удаан задардаг. Цусндах сахарыг огцон өсгөдгөө гликемийн индекс багтаа нүүрс хэрэглэх ёстой. Тэрэнд нь хамгийн тохиромжтой нь банан, чихэр төмөслөх, чихэрлэг төмөс, энгийн төмөс, бор будаа, хүч будаа, гурвчин будаа, хар будаа, шар будаа. Мөн спагетти гом байж болно. Тэгээ бидний хувьд хамгийн энгийн ойрхон чихэж ойрхон байгаа нь юу вэ? Банан байгаа сте. Зарим нь хоолой бич амжихгүй хаанаас будаа яхин тий. Тэгэхээр банан, 2 шиг банан идчих. Бананаас бид нэрээ Б-ийн төрлийн витаминууд аавна. Ашигтай шүү дээ тий. Сайхан амттай огцон бас яарс үед маш хурдан бид одоо орж цусндаа сахарыг өсгөж өгнө, хүчтэй болгоно. Хүү. Хоёр дахь нь. Эй. Гой. 1 2 3 4 5. Хүү. Чичирж байна. Хамаг би хөөж байна. 6 7 8 ауш. Хүү. Яа, амар хүчтэй. Гоё, хоёрхоо. 1 аба. Аба. Оолн жоох амрах хэрэгтэй байсан. Мөн 12-ш би 15 хийх хэрэгтэй. Ямар алдаа гарч иж инэхээр нэгдүгээр миний чинь 35 биш би 30 кг өрөх хэрэгтэй байсан байна. Энэ чинь надад хүнд байна. Хоёрдугаарт би блогтой итгэх анхаарад усууш донд нь өөрийгөө амраахгүй байна. Амарч байгаа хугацаанд маш их ярьж байгаа болохоор миний булчин нөхөс гэж амжихгүй байна. Дараагийн алдаа болохоор би булчингаа хангалттай амарч амжаагүй. Амьсгаа дарагдааг болохоор дасгалаа хийж байна. Энэ миний алдаа гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг та бүхэн дасгах хэрэгтэй. Одоо хүүс амарч жагаад 3 4 дэх ороод дараагийн цаглаа зааж өгчихөө. Дараагийн цаглаа зааж өгье. Баямх миний зүгээс санал болгох. Гарын 2 толгойд булчин өвтгш хөгжүүлэх дасгал 3. Гантилтэй алах. Бидний нэрлэгээр гараа ингэж биш. Гарын гадна хэсэг орж өгдөг. Мөн шоо. Оба авса эндээс
1 2 3 4 давталыг хийхдээ хамгийн гол нь маш сайн төвлөрөх хэрэгтэй. 3 4 5 6 7 8 9 10 Оба. Болоог үстээсээ тоосон биз дээ. Би яг 15 чадсан уу? Энийг бүгдээрээ мөн 15 тоогоор 4 дайн. Үүний дараа гарын 2 толгойд булчин өвдгийг шүүжүүлэх дасгал 4 буюу хамгийн сүүлийн даслыг заах болно. Хэрвээ булчин жоох ингээд таталтаад шүрүүс мөрөсөн татаад байх юм бол төрнийхэн дээр зүүж болно. Инхээр гой булчин гой сунж өгч байгаа ингээд жоохон сулраат ингээд гой сулж болно. Анзаарж байгаа дээш өргөсөө булчин татлаа. Гой сунгаж өглөө татлаа. Булчин яаж хөгждөг вэ? Сунах агших процесст яг энэ харуулж байна уу? Булчингууд маш олон шиг ийм хэсгээс бүрдэж байгаа. Булчин сунлаа, агшлаа, сунлаа, агшлаа, сунлаа. Зарим булчин тасарч гэмтлээ. Үүний дараа хоол хүнсээрээ хэрэгцээтэй амин хүчил буюу уургийг өглөө. Энэ нарийнхан байсан булчин илүү шинээр, илүү гоё булчин бож гарч ирнэ. Нэг өсөндөө миний хөлний шарах нэгтлээ. Би махад цаанаасаа ирүүлжүүллээ. Яг ирдэ адилхан чиний булчин гэмтлээ дахинд боёмгүй чиний гарын тэр булчин гэмтсэн мэн гэдэг сигналыг өгнө. Тэгээд бид нар хоол хүнсээс шимтгижэл аваад цусаар дамжин яг тухайн хэрэгцээтэй байгаа булчид амин хүчлэлийг өгчиж бидний булчин хөгждөг. Зөвхөн өргөж хөгжихгүй сунч хөгжнө бас. Анзаарах юм бол бүх тусгал тийм байгаа. Цээж шахлаа. Түлхлээ. Дараагийн өдрөө нуруу сунглаа. Сунлаа. Агшлаа. Түлхлээ. Дараагийн өдөр нуруу татлаа. Ингэж хослуулж булчин хөгжинэ. Дараагийн оролт орч. Манайхан тэгээд ийм яг гой өөрсдөнд хэрэгтэй эрүүл мэндэд нь тустай чухал зүйлийг заахаар ер нь маш тийм цөөхөн үздэг юм байлээ. Магадгүй аимшигын подкаст ховжив хэрүүл ярих юм бол маш олон хандлага юм шиг байна тий. Тэгэхээр бид нар цөөхүүлээч гэсэн гой энэ хүүсгтэй гой өөрсдөө болгонаад гой бие хөгжүүлээд өөрсдөө эрүүл мэндэд анхаараад спортлог байцгаая. Найс нөхөд хамгийн дотн хүмүүсээ үл тэдэртэй гой сугын маань санд олгороо гэж чин сэтгэлээс хүсэж байна. Хэд исэн бэ? Тоолж гинөө. За 13. Анзаарч байгаа бол би нэг жоохон хөнгөн авчихаар амар тийм ярьж бариад амьсгал гайгүй. Одоо амьсгаахгүй гэдэг байгааг анзаарч байгаа тий. Үүний гарын дараа та бүхэн бас ямар булчингийн дасгал оруулмаар байна. Би влог дээр яг юуны талаар яриул та бүхэн илүү хэрэгтэй байна гэдэг зүйлээ коммент бичээд үлдээгээрэй. Дараагийн влог дээр би яг тэрийг тусах болно. Баярлалаа.
гарын 2 дугаар булчин хөгжүүлэх хамгийн үр дүнтэй 4 дасгалын хамгийн сүүлчийнх нь гантил. Энэ дээр мэдээж сандал дээр суулаа. Авлаа. Эндээс 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 энэ дасгалаа бүгдээрээ 4 удаа хийж дуусаад гарын 2 дугаар булчингийн дасгал дуусч байна. Үүний дараа гарын 3 дугаар булчингийн 2 дасгалыг зааж өгье. Хэрвээ бас хөнгөнжин байгаа бол эндээс ингэж иж болдог. Эндээс ингэж. Гэхдээ энэ жи 15 кг надад нэлээд хүндэтэн хөнгөнж нэг 5 кг ч юм уу 7 кг бариад эндээс ингэж иж болдог. За 2 дахь харалт. 1 энэ дээр ингэж болно. 2 3 1 2 3 1 2 3 1 3 1 2 Оба. Гора. Хаба. Ник. Оба. Хоёр. Оба. Гора. Хоёр. Я. Сүүлийн 3. Ник. Хоёр. Гора. Ник. Хоёр. Гора. Сая би ямар галдаа гаргасан. Бас миний амралт богино байсан. Хоёрдугаарт амралт богино болохоор би өөрөө та хэлсэн шүү дээ. Битгий саваараа гэсэн бол би гэнтэд дийлэхгүй байгаа болохоор 1 2 гэж савж байгаа. Ингэж буруу хийж ирэх гэсэн үг. Тэгэхээр амралт маш чухал байх нь хоёрдугаарт жин чухал. Хүн тэлээ гэх битгий хүн тэлээгээд булчин илүү хөгжиж илүү гоё болно гэсэн байхгүй. Хамгийн гол нь альва зүйлийн тунг тааруулах, донжийн тааруулах гэдэг шиг яг л өөртөө тарсан хөнгөнжингээр яг тоогоо гүйцэж хэрэгтэй. Амжилттай. Миний зүгээс санал болгож байгаа гарын 3 толгойд булчин өв тэгш хөгжүүлэх, булчингийн маск нэмэх дасгал 2. Бидний хэлж заншснаар Франц шалт. Энэ бол яг гарын 3 толгойд булчингийн баг үндсэн дасгал гэж болно. Маш үр дүнтэй. Алла. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 15-аар 4 үлээ. Хэрвээ баг зэргийн хичүүч байх юм бол ингээд шахаж болно.
бидний цээжнийг гараа ойрхон бариад цээжний гол хийдэж шүү дээ, тий. Яг түүнтэй адилхан ер нь ойрхон бариад ингэх юм бол давхараас 3 дугаар орж өгдөг. 1 2 4 4 5 Энийгээ бүгдээр бас 15 тоогоор 4 удаа орно. Бид нар гэртээ гар дээр сүнээд шүү дээ, тий. Тэр гар дээр сүнэхэд бас бидний 3 дугаар болч ажиллаж ийлэг. Одоо гараа ойрхон бариад эндээс ингээд 3 дугаар болчод орж байгаа. Эндээс 2 3 4 Хүн болгон бас фитнест яваад боломж байхгүй бол гэртээ гар дээрээ сүнэх зэрэгээр булчингаа сүгжиж болно, хөдөлгөөн хийж болно. Хоёр тохиолдолд орчих. Хөлөө ингэж барьчих болно дөө, хөл бол хамаагүй. 1 2 3 4 5 6 9 7 8 9 10 Яг ингээд анзаарж байгаа амралт богинтой ихээр тоогоо гүйцэж чадахгүй ингээд цуцаад байгаа байхгүй. 11 Эндээс тавхан миний алдааг харах юм бол амралт богино хийхээр бас жингээ дийлэхгүй те. Тоогоо гүйцэж чадахгүй. Түүнийгээ дагаад өөртөө би бэрдэж хэмтэх эрсдлийг бий болгож ирнэ гэсэн үг. Тэр та бүхийн алдаа гаргахыг аль болох зайлсхийгээрэй. 봐봐. Заасан. Гарын 3 дугаар булчин өв тэгш хөгжүүлэх дасгал номер 3. Эндээс авлаа. Энэ гараа ингэж барина. Тэгээ гараа юм хол их ойрхон. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 Энэ дасглаа бүгдээрээ 15 тоогоор 4 удаа игээд араас нь хамгийн сүүлд энэ дасгалыг барьлаа. Нэг гартаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Нөгөө гартаа муу адилхан. Авлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ийхүү та бүхэндээ санал болгох гарын 2 дугаар болгон 3 дугаар булчин өв тэгш хөгжүүлэх 4 дасгал маань дуусч байна. Та бүхэн блогтойгоо хамт байцгаагаараа гэж. Одоо дахиад. Ийхүү гарын 2 дугаар 3 дугаар булчин өв тэгш хөгжүүлэх топ 4 дасгал маань энэ хүрээд өндөрлөж байна. Блогтой хамт байсан та бүхэнд маш их баярлалаа.
дараагийн влогоор удахгүй уулзцгаая. Гарын 2 дугаар болон 3 дугаар булчингаа өвдөгч хөгжүүлэхдээ ханчаа маягаар энэ таслагаас хийж болно. Нэмэлтээр доошоо дарах юм бол 3 дугаар булчин. Эндээс 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 4 5